доторх нөхцөл байдал харагдах ямар ч боломж байгаагүй. Татаж гараад иртэл бага насны хүүхэд байсан. Замд гараад ирэх юмсаал гэж бодчихсон. Би ингэвэл яах вэ гэсэн тухайн үед бол яг дотор бол орж ирэв. За тэгэхээр юуны өмнө урилга хүлээн авсан танд баярлалаа. Тэгэхээр та үзэгчдэд маань өөрийгөө товч танилцуулахгүй юу? За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Миний би Шилэнгийн цагдаагийн газрын нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангалтын эргүүлийн цагдаагийн дэд ахлагч Насын Эрдэнэ гэдгийг цагдаагийн албанд ороод ойролцоогоор 4 сар яриатай болж байна. Та одоо энэ Улаангалаас 5 настай хүүхдийн 8 насыг аварсан байна. Та ер нь тухайн үед яаж тэнд гал гарч байгаа гэдгийг мэдсэн юм бэ? Тэрүүгээр яг явж таарсан юм уу? 2026 оны 2 сарын 10-ны өглөө шөнийн эргүүлээсээ буужаа гэртээ орж хувцас шалжаад цэцэрлэг сургуулийнхаа хүүхдүүдийг юунд сургууль цэцэрлэгт нь өргөжж буцаж явж байхдаа гал гарч байгааг харсан. Хараад мэдсэн даруйда юу аасан? Онцгойлын албанд дуудлага өгч мэдээлсэн байна. Намайг оцоод нөхцөл байдалд бол ерөөдөө битүү утаас авсан яг хашаагаар нь орох үед үүдэнд нь байсан цахилгааны утас тоог аяж маасуулсан байдалтай дотор нь хүн байгааг шалгахаар гэрлүүн орохоор үүд рүү явах үед дотор авчихсан гал гадна талдаа гарч ирж хаалгаар нь орох боломжгүй болсон. Орох боломжгүй болонгууд нь хамгийн ойрын цонх руу очтол дотор нь хүний гар харагдах шиг болсон. Тэнгүүд нь тухайн цонхны постгийг зохиож онгойлгоход өөдөөс хар утаа саагаад ерөөсөө доторх нөхцөл байдал харагдах ямар ч боломж байгаагүй. Тэр цонхоор 2 гараа оруултал гарт юм баригдсан тэр зүйлийг татаж гараад иртэл бага насны хүүхэд байсан. Гадаа нүцгэн байгаа болохоор хүүхдийг даарж өргөх болохоор хамгийн түрүүнд ойрцоогоо машин руугаа хувцаараа ороод бариаг үүсэн л дээ. Хүүхдийн хувьд бол ил харагдах гэмтэл шарах бол ямар юм байгаагүй. Яралтай тусламж ирсний ар дээр тухайн дуудлаганд ирсэн эмчид хүлээлгэж үз. Яралтай тусламж дээр авч тухайн утааны угаарын орлогыг тайлах эмчилгээ хийгээд өчигдөр орой эмчээс гарсан гэсэн мэдээлэл өгсөн. Харамсалтай ч гэсэн тухайн одоо байшин дээж нь байсан гэдэг юм мэдээлэл байна л да. Та тэрийг хизээ мэдсэн бэ? Тэрийг онцгойлж ирээд галыг унтрасны дараа ерөөдөө мэдсэн. Ирсний дараа гарсан. Тэгтээ онцгой. Та ер нь галын дуудлагыг хизээ өгсөн бэ? Одоо онцгойгийн алба хаагчид ер нь танид одоо дуудлага өгснөөс хойш хэр одоо удаж ирсэн бол? Ойролцоогоор 9 цаг 10 минут тавьсан онцгой байдлын газар дуудлага өгсөн. Онцгой байдлын газар нэг 6-аас 7 минутын дотор хүрсэж ирсэн. Яг дуудлага өгснөөс хойш. Тэгэхээр таныг очиход гал бол аль хэзээний нэлээд тархацтай болсон байсан юм байна гэж ойлголоо. Намайг анх харах үед бол ерөөдөө 8 багцаагаар бол 8 хэмжээтэй байсан. Цагаан утаа шаагсан байдалтай байсан. Яг явж орох үед бол дотор алчсан гал гадна талдаа гарч ирсэн. Тэгэхээр нэлээд гал гараад удасны дараа авчихсан байх гэж бодчих. Одоо амь алдсан ээж те ер нь энэ Цэлэнгийн аймгийн хүмүүс байсан болоо та яг мэдээж энэ мөрдөн шалах ажиллагаа явагдаж байгаа учраас нарийн мэдээлэл өгөх боломжгүй ч гэсэн та энэ тал дээр зарим мэдээлэл өгч болох болоо. Өмнө Цэлэнгийн аймаг Шүхбаатар сумд амьдарч байгаад одоо нөхрийн хамт дарханд амьдарч ирсэн гэсэн хүмүүс яг нэг тухайн үед ирсэн хүмүүсийн яриагаар тийм мэдээлэл олж авсан. Ээж дээр ирээд 2 он жагаа гэж хүмүүс ярьж байсан. Яг тухайн үед нэг ирсэн хүмүүсээс. Та өөртөө маш том эрсдлийг бас үүрсэн байна. Тухайн үед бол яг тухайн хүн үнэхээр дотор байгаа замд гараад ирэх юмсаал гэж бодчихсон. Эрсдлийн тал дээр бол яг би ингэвэл яах вэ гэсэн би тухайн үед бол яг дотор бол орж ирэв. Танд нэмж хэлэх зүйл байна уу? Би зөвхөн маань тангараг өргөсөн аль багчид яг өргөсөн тангарагын дагуу хуулийн хүрээнд бүх боломжтой арга хэмжээг авч та бүхнийхээ амар тав аюулгүй байдал эд хөрөнгийг авраа хамгаалах тийм ажилттай хүмүүс байдаг шүү. Үүн дээр та бүхэн тухайн болсон бүрчлэлийг гүйцэд ойлгоогүй үед янз бүрийн яриа гаргахгүй байх, тухайн үед ажиллаж байгаа аль багчийг эсэргүүцэхгүй байх, тавьсан шаардлагыг биелүүлж байгаарай гэж хүсэе да. Тэгэхээр үзэгчтэй удахгүй одоо сар шөнийн баяр болох гэж байна. За энэ олон хоногийн амралтаар иргэн та болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэхийг одоо хүсэж байна. Тэгэхээр иргэн танд сэрэмжлүүлэх үүднээс энэ удаагийн ярилцлага бэлтгэлээ.